Коллежийн түүх 80 жилийн тохиолдол нь ингээд хоёр өрөө байраар шагнуулсандаа маш их баяртай байна. Одоогийн байдлаар болохоор хоёр эгчтэйгээ нэг эгчтэйгээ хоёулаа амьдэрдэг. Сургуулийнхантаа түүх 80 жилийн өмнө баярыг мэндийг хүргье гэж хэлээ. Сургуулаас өрх тоолгож явдаг гэдгээрээ явдаг учраас тэгээ сургууль хэр ур чадвараараа сайн онц сурдаг ёс зүйтэй хүүхдээс нь шалгаруулсан болов уу гэж бодож байна. Хөгжил политехник коллежийн 2021 онд барилгын залцчийн билээнгээр 1-р анги суралцж ирсэн. Одоогийн байдлаар хөгжил политехник коллежид одоо 3 дахь шилдээ сурж байна. Энэ үйл төгсөн. Би барилгын ангийг манай ах нөгөө барилгын анги сурдаг байсан. Тэгэд би өөрөө ахаа дагаж барилгын залцчийн билчин болоо гэсэн мөрөдлөөр барилгын залцчийн билээнгэд орсон байгаа. Тэгэхээр энэ сургуульд бол 32 мэрэгчлэр маш олон одоо 100 суралцах сурж байгаа шүү дээ. Өөрөө чи ер нь яагаад одоо сонгож энэ хоёр өрөө байрны батламжийг одоо энэ хамт олонны зүгээс одоо гардуулж байгаа гэж чи үзэж байгаа вэ? Миний бодлоор аав ээжээс тавуула. Манай аав болохоор наваа 8 дугаар ангид байж байхад бурхан болж ирсэн. Ээж болохоор 10 дугаар ангид байж байхад бурхан болж ирсэн. Миний дүүгийн одоо айлс хэтийн мөрөөдөл зорилго юу вэ? Миний ер нь ирээдүйн зорилго бол одоо би өөрөө бөхөр явдаг байхгүй юу. Тэгээд одоо энэ сургуулийнхаа ингээд төгсөлтийнхаа мөнгөөр бүхий сургуулаар явъя гэж боддог. Тэгээд нутгийнхаа наачин дээр очиод улсын золны хөрхийн төлөөлөл үзэнтэй л гэж боддог да. Мэргэжлэрээ ер нь ажлыг гэж бодож байна. Ах нь өөрөө бас энэ сургуулийг төгсөөд барилгач юм байна шүү дээ. Тий. Гэхдээ манай төрсөн ах хүчлээ мэргэжлэрээ ажлыг гэж боддог л да. Гэхдээ энэ тэнд мерсэр хүмүүсүүд баш зарцлын ажил хийхлээр хүмүүсүүд намайг их магтдаг. Зарцлын ажил сайн хийдэг юм байна. Баригад даавна, баг даавна, ажил даавна гэдэг хүмүүсүүд дандаа залгадаг. Тэгээд нөгөөх нэг өөр энэ тэнд ажил хийж байгаа болохоор ах би энд ажилтаа байна гэдэг хүмүүст ер нь олон нэртэл явдаг л да. Зарцлчин гэдгээрээ. Миний хэдэн настайгаас эхэлж ер нь ажил хийж өөрөө орлого олж эхэлсэн бэ? Би ер нь коллеж орсноос хойш барилгын ажил хийж эхэлсэн. Тэгээд зарцлын ажлыг коллеж 2 дугаар курсээс хойш тэгээд тасралдаг уу гэж байгаа. Зуны амралтаараа би тэгээд энэ зун болохоор сар л ажилласан. Тэгээд сар ажиллахдаа нэг сарын 2 сая 400 мянган төгрөг хийсэн. Тэгээд авсан 2 сая 400 мянган төгрөгөөр өөртөө өмсөх зөв хувцас авсан байгаа. Нийт одоо сургуулийнхаа багш ажилчид удирдлагууд хамт олонд нь одоо хандаж баярын мэндийг шүү. За ингээд сургуулийнхаа хамт олондоо түүх 80 жилийн баярын мэнд хүргэе. Тэгээд хоёр өрөө байраар шагнуулснаа маш их баяртай байна.